Өвтэй хүн уяг, уламжлалтай улс үндэстэй гэдэг. Монгол эрчүүдийн гоёл чимэглийн нэг бол эмээл юм. Хүннүгийн үед манай эртний өмнөх 3-аас манай эртний 1-р зуун хүртэл эмээл хэрэглэж байсан мэдээ байдаг. Эртнээс монголчууд нүүдэлчдийн хамгийн өргөн хэрэглэж байсан унлагын мал бол адуу бөгөөд адууг эрхэмлэж хүндтгэж ирснээр түүнд хэрэглэгдэх тоног хэрэгсэл улам боловсронгуй болж дундад эртний үед эмээл урд бүрэг босоо, ар бүрэг цалгар уужим, өргөн суудалтай, урт хавцтай болсон нь аян дайнд удаан хугацаагаар морин дээр явхад тохирсон сонгодог хэлбэртэй болж хожимо өнөөдрийн эмээлийн гол үндэс суурь нь болжээ. Монгол эмээл нь эмээлийн мод, урд бүрэг, хойд бүрэг, олонцог, даруулга чимэг, баавар, хяр, ганцганы даруулга, хавтас, дэвс, гүлэм, ганцаг, дөрөөний оосор буюу сур, дөрөө, тохом, олом, жирэм, оломны арал химээх хэсгүүдээс бүрддэг. Унлаг ачлахын морь-мал тогтог бүрэг, хавтас, гүлэм зэрэг тоногоос бүрдсэн хэрэглийг эмээл гэнэ. Эмээл нь морь унж байгаа хүний хамгийн тохиромжтой суудал бөгөөд морины нуруунд хүндийн даралтыг жигд хуваарлах зориулалт бүхий хэрэглэл юм. Эмээлийг ихэвчлэн хус модоор хийдэг. Орчин үеийн Монгол эмээл нэлээд олон янз боловч бүгд өөрсдийн гэсэн хөгжлийн тодорхой үе шаттай хөгжиж иржээ. Үүнээс үндэслэн Монгол эмээлийг том хүний, хүүхдийн, залуу буюу эмэгтэй хүний, хурдан морины, орос, хасаг, цэргийн, үзэмчин эмээл гэх зэргээр ангилдаг. Эмээлийн яс модыг бүрдүүлж байгаа бүрэг нь эмээлийн урд ба хойно байх босоо хэлбэртэй хоёр гоцгор хэсэг мод юм. Өмнөх бүрэг нь өглөөний наранд цухын мандаж байгаа хэлбэртэй байдаг учраас наран бүрэг, хойд бүрэг нь яг шинийн саран шиг хэлбэртэй байдаг тул саран бүрэг гэж тус тус нэрлэдэг. Өөрөөр хэлбэл урд бүрэг нь нэлээн босоо өндөр, хойд бүрэг нь намхан налуу байдаг. Энэ нь хүн эмээл дээр сууж явхад бид эвтэйхэн тохиромжтой байдагтай холбоотой. Бид энэ удаагийн өв соёл танин мэдхүй нэвтрүүлэгтээ Монгол эр хүний чимэг гэгдэх эмээлийн соёл, онцлог, ур хийц болон бэлэгдлийн талаар уран дархны урлагаас бэлтгэлээ. Сайн мэцхан өрхөм үзэгчдээ монголчууд бидний өв соёл зан заншил үеийн үед уламжлагдсан ирсэн бидний үнэт төв байдаг. Тэгвэл UBS телевизээс Монгол уламжлалаа дээдлэж үндэсний дархлаагаа бэхжүүлэх бидний өв соёл нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн дугаартаа бид дархчууд овогтой Дэмбэрлийн алтан гэрэл буюу олноо эмээлийн алтан гэрэл хэмээн алдаршсан эмээлийн уран дархан алтан гэрэлгойг урьж оролцуулж байна. Урилга хүлээж авсан танд баярлалаа. Сайхан хаварч байна уу? За баярлалаа, сайхан аварж байна. Та бүхэн сайхан аварж байна уу? За сайхан аварж байна. Тэгэхээр олноо таныг одоо эмээлийн алтан гэрэл гэдэг нэрээр нь маш сайн одоо хүндэтгэн мэддгээ. Тэгэхээр нэвтрүүлэгт маань урагдж Монгол эмээлийн ур хийц, за эмээлийн өв соёл талаас одоо хүүхэд залуучуудад үзэгчдэд танин мэдхийн одоо мэдээллийг хүргээч гэсэн урилгын маань хүлээж авсан танд баярлалаа. Тэгэхээр Монгол эмээл өв соёл гэдгийг бас та тайлбарлаж өгөөч. Тэгээ таны хувьд хизээнээс эхэлж энэ Монгол эмээл гэх ур хийцтэй одоо ажил амьдралаа холбосон талаар. За энэ Монгол эмээлийн талаар одоо энэ нэвтрүүлэгт одоо өв соёлын тухай орж байгаа баяртай байна. Тэгээ Монгол эмээл гэдэг нь одоо монголчуудын одоо өдөр тутмын хэрэглээ болсон ийм сайхан өв соёлын нэгэн хэлбэр байгаа. Тэгээ одоо Монгол эмээлийн тухай ярина гэвэл одоо хүнүүгийн үеэс ахуулаад тийм ээ энэ эмээлийг бол одоо
ярих бол нэлээд урт хугацаа орно. Монгол имэйлийн талаар одоо сүүлийн үед одоо энэ өв соёлыг л одоо маш их залуучууд одоо сонирхож байгаа учраас одоо багч гисэн танин мэдэх үед нь одоо тус нэмэр болох уу гэдэг үүднээс л одоо өөрийнхөө хэдийн үеэс одоо монгол имэйлийг хийж эхэлсэн талаар багч гисэн хуваалцъя да. Одоо би 1985 оноос л одоо энэ монгол имэйлийн талаар судалгаа хийж тийм ээ монгол имэйлээ сайхан одоо орчин үеийн хэлбэрт оруулж энийг бас арай жоохон одоо ур хийцтэй энэ улам дэлгэрүүлэх тал дээр л одоо судалгаа хийж эхэлсэн байгаа. Таныг одоо хоёр талаасаа бас гарын уртай одоо удамтай яг Монгол энэ өв соёлоо тээгч гэж ойлгож болох уу? За энэ бол болохоор болно манай ээжийн талын одоо төрсөн ээжийнх нь төрсөн ах Улаанүдэн Цэвгіз манай ажаа маань одоо их уран тийм имэйлийн гүлэм Монгол утал хийдэг тийм уран хүн байсан. Ээжийн төрсөн ах бас Жожо гэж хүн маань бас дархны үйл хийдэг гангаар тийм уран хүн байсан юм лээ. Тийм. Эцгийн талд бол бас уран там гэж мундаг дархан байсан гэж аав маань над ярьдгийн. Тэр хүний одоо над өвлөж үлдээсэн одоо дархчуудын ганц хүндэлж явдаг дөш нь одоо над хадгалагдчих байт. Дархан хүний одоо бүтээл цаг хугацаа өнгөрөх тусам үн цэн нь улам өсөж байдаг. За өвийн тухайд одоо улам үнэлэгдэх өвгдээцээсээ уламжлагдсан өв болж хадгалагддаг гэдэг. Танд ер нь үр хүүхдтэй өвлүүлэгч гэдэг юм уу? Өшөө олон жил хадгалах үүднээс олон имэйл одоо урлуулж байсан хүмүүс их байдаг юм байлээ. За би өв соёлоо ингээд одоо улам өргөн дэлгэр сайхан ард түмэндөө хэдэн үеэр хэрэглүүлэхийн тулд одоо өөрийн гэсэн бас үзэл бодолтой тийм учраас олон сайхан шавнырыг төрүүлж гаргасан. За тэгээд өөрийн тал гэвэл одоо миний том хүү уран дархан манай том охины нөхөр бас уран дархан өөрийн төрсөн дүүгийн хүүхэд одоо хад хүүгээд залуу маань бас над дээр 14 жил болсон. Монгол имэйл бол өөрөө одоо жинхэнэ монголчууд бидний өв. Та энэ талаас нь бас тайлбарлаач. За яа харахгүй энэ монгол имэйл бол одоо яа харахгүй монголчуудын маань одоо үнд баялаг одоо бидний юугаар ч одоо сольж болшгүй агуу тийм ардын урлын өв байгаамаа. Батнарын имэйлээр л би л одоо голцоо энэ ураа хийдэг. Батнар руу хийсэн имэйл бол одоо маш тийм гоё одоо алдартай дархчуудаараа батнар руу тожил хийц гэдгээрээ л одоо Монголд алдартай ийм сайхан имэйл хийдэг. Яг одоо та юу урлажсан? За би одоо энэ имэйлийнхээ бэлдсэн зураад ингээд өөрийнхөө бодог шунхаа тавиад маажингаа тавьчихдаг. Маажин гэд нэрлэдэг маань одоо энэ тавьсан энэ хээгваа бих бат бих болохын тулд бол маажингаа тавьдаг. Маажин бол одоо маш их тийм энэ модондоо сайхан шингээд олон жилийн настай энэ бодог шунхаа арилгахгүй тэрнийг маажин гэж. Одоо энэ бол одоо эрэгтэй хүний нэлээд том биетэй хүний захиалгатай имэйлийн мод байгаа. Тэгээд эмэгтэй хүнийх болохоор арай жижиг өвтөр тийм ээ. Тэгээ хүүхдийн имэйл гэж өдөртмийн хэрэглээний имэйл, балваа имэйл гэж байна. Имэйлчин дотор маш олон. Тэгээ сүүлийн үед бол одоо хүнүү загварын имэйлийг бол одоо төлхөө хийдэг болсон байна. Энэ одоо бидний энэ имэйлүүдээ голцоо хэрэглээний одоо наадмаар цагаан сараар тох тийм ээ баяр ёслоор тох ийм голцоо имэйл. Сүүлийн үед бол бас нэг хаусны имэйл гэдэг нь одоо дархчууд дунд гарчхаад байгаа тийм ээ. Одоо ингээд их орцтой тийм ээ одоо морин дээр баргал тохохгүйгээр маш их мөнгө оруулаад ингэж хийдэг. Бидний энэ бол одоо нэг 50 60 70 лан 80 лан оруулаад ингээд мориндоо тааруулаад эзэнд нь тааруулаад ингээд имэйл бүтхийн тулд маш олон урчууд энэ дээр л одоо хамтарч бүтээлээ хийдэг. Гөлмийг л тусдаа хийн. Гангаар дөрөөгийн тусдаа бас нэг дархан хийн тийм ээ. Ингээд
маш олон хүний хөдөлмөр орж иж энэ сайхан агуу бүтээлүүл одоо бий болж одоо энэ Монголын өв соёл гэдэг агуу юмны нэр алдрыг цааш нь авч явдаг. Дархан хүн бол одоо тийм ээ өөрийн гэсэн төрөл жанраа барьдаг, өөрийн гэсэн онцлогтой байдаг тийм ээ. Миний энэ эмээл хийдэг одоо гол шалтгаан бол би ч өөрөө багасаа хурдан морь унж өссөн адуу малтай одоо ойрхон байсан учраас л одоо энэ эмээлийг үл одоо ер нь гэсэн ийм одоо тийм бодолтой явсан учраас энэ эмээлтэй үл амьдралаа оловчихсан юм аа. Ер нь энэ уран бүтээлч энэ дархчууд бол одоо хийж байгаа юмдаа хэд тоног хийсэн бэ гэж хүн асуухгүй хэн дархан хийсэн бэ хэн дархны урлал вэ гэж асуудаг. Тийм учраас тухайн хүний одоо өөрийнх нь үйл ажиллагаанаас болно тийм ээ. Одоо тэр хүн их завгараа шинээр хийж гин үү, хуучин их завгар дээр ажиллаж гин үү, тэрнээс цаг хугацаа хамаарна. Уран дархан энэ дархны үйлд одоо өөрийнхөө оюун бодлыг зориулснаас хойш бол одоо 150 гаруй эмээл хийсэн. Давтагдахгүй юу их завгартай эмээл 4-5 эмээл бий. За ер нь энэ ардын урал гэдэг бол айгүй олон уран бүтээлчид одоо нэгдэжээж том бүтээл гардаг. Би бол одоо зөвхөн металл тал хэрэгэл талаа хийж яхад бол тэр гөлмийг оёх над тийм хугацаа байхгүй. Энэ Монголд бол одоо мундаг чадaltaй тийм гөлөн маядаг урчууд бол их байна. Гандан төрөөгөл байна. Тэр хайлас юуны хужир булангийн төрөөгөл байна. Инх хамгалан гээл мундаг чадaltaй ийм урчууд байдгийг. Тэгээ энэ мундаг урчуудтайгаа бол хамтарч хийн үхээс тэрнээс ганц хүний тэр үйлдэлээс уран бүтээл төрнөх хөл одоо айгүй хэцүү. Тийм учраас тэр хийж байгаа эмээл хазаарыг бол одоо цогцоор нь хийхэд бол маш олон урчууд орж иж энэ сайхан цогц бүтээл болдог. Одоо ер нь эмээлийг бол одоо ингээд нэлээд олон жил хатаасан модоор хийхгүй л одоо нэг ганц 2 сар ч юм уу 4-5 сар ч юм уу хатаасан модоор хийхэд бол одоо эдлэгээ аваг болдог. Олон жил хэдэн үе дамжиж хэрэглэх нэг ганц 2 сарын настай юмыг хүн хэрэглэхийг бодохгүй шүү дээ. За тэгэхээр Монгол ахын одоо энэ эдэлж хэрэгжилж байгаа юм бол яг өөрснийхөө үндэсний хэв шинжийг одоо шингээсэн юм хийж ийж бид нэр өөрийн гэсэн Монгол тийм ээ төрхтэй Монгол завгартай ийм сайхан бүтээл хийхийг л одоо бид нэр дархчууд зорддог ш. Буурал багшийнхаа буйнаар одоо Монгол дархны энэ урлагт бол одоо хөл тавьсан ардын дорой төрийн шагналт гэлгийн одон гэж багшийнхаа буйнаар багш маань намайг чи энэ дархны ажилд бол одоо ингээд амьдралаа ингээд зориулвал одоо амжилтанд хүрнэ гэдгийг л одоо улсын багшийн дээд сургуулийн 2 дугаар курст байхад л одоо манай багш надад тийм зөвлөмж өгчээсэн. Тэгээ тэр багшийнхаа одоо заавраар ингээ олон жил дарханд одоо өөрийнхөө хүчийг сориод олон сайхан шав бэлдээд тэгээ Монгол дархныхаа урлагт бол одоо багч гэсэн жоохон хувь нэмрээ оруулаад явж байгаа. Манай шавнэр бол 25-6 хүүхэд одоо миний шав гэж одоо сурсан хүүхдүүд байгаа. Ер нь надаас гарсан шавнэр бол одоо бүгдээр л сайн чадaltaй мундаг дархчууд болсон. Тэгээ багадаа нэг 3-4 жил 4-5 жил тэгээ дээтэл нь 14 жил болоод одоо Монгол дархныхаа үйлийг сурчаад үйлийг хийгээд явж байгаа. За энэ Монгол өв ингээд дархны эмээл хазаар ярихаар одоо нэлээд түүх ярина. Хүнийг үеэс ахуулаад ингээд манай монголчууд бол эмээл хазаараа хэрглэж ийсэн. Одоо сүүлийн 50-60-аас оноос хойш бол одоо ингээд энэ дархчууд маань одоо энэ өв дээдсээс уламжилж ирсэн өв соёлыг цааш нь хөгжүүлэхийн төлөө бол одоо ингээд маш ууггүй зүтгэж байгаа. Айгүй олон алдартай сайхан дархчууд үе үеэрээ ингээд энэ
имэйл хазаарыг бол одоо ингээд залуучуудаа өглүүлээд явдаг. За сүүлийн үед л бас нэг жоохон сэтгэл дундуур байдаг юм. Ягаад тэгэхээр энэ гараар гүйцэтгэлээ хийдэг даргачууд багасаад тийм ээ аль болохоор бизнес тал руугаа орох гээд ингээд хэвээр цутгаад одоо яг Монгол дархныхаа ёс жигээр хийж байгаа даргачууд байгаа маш олон. Эднэрээс л одоо манай сүүлийн үеийн залуучуудаа сураасаа шав сургалт гэдгээр сайхан бүтээл хийгээсээ энэ өв соёл чинь хэтэрхий их ингээд одоо орчин үеийн байдал руу орохоор бас устдах аюултай энэ сайхан өв соёлоо зөв авч яваасаа л гэж би хүсдэг. Бид нар одоо яг Монгол өөрснийхөө одоо яг хуучны дэг ёс жигээр хийхээр нэг имэйлийг л урт хугацаа ордог. Хамгийн багадаа 2-3 сар хийн. Тэгээ тэр яах гэж юм Монгол даргачуудыг одоо ингэ шав сургалтаар сургаад байгаа юм бэхээр энэ өв соёлыг цааш нь тийм ээ урт настай удаан жаргалтай байлгахын тулд л одоо энэ сайхан шав сургалт гэдгийг чинь одоо хүүхдүүдэд сургаад ингэж л бид нэр одоо хүч хөдөлмөрөөр зориулдаг шүү дээ. Ингэж ер нь энэ Монгол дархны энэ бүтээлүүл ер нь хэдэн үеэрээ ингэж өвлөгдөж явдаг. Ийм сайхан гайхамшигтай бидний өв гэж яриад байгаагийн утга учир нь энэ байхгүй юу? Дархан хүн гэдэг чинь одоо бүх өөрийнхөө багжийг тийм ээ хийж байж одоо дархан гэж багж гэсэн алдар нэрийг олж авдгийг. Би бүр өөрөө одоо түүхийн эдээ очиж өөрийнхөө нүдээр үзэж аваад өөрийнхөө урланд одоо яг байгалийнхаа жамаар нь хатаагаад тийм ээ 7-8 жил энэ төр хатаагаад одоо ингээд миний тэр одоо түүхэн эдүүд ингээд тэргээр бүгд байж ин та нар харж ин тийм ээ. Хус бэлдэнэ гэдэг чинь одоо зүгээр нэг модыг аваад хийчихдэггүй тийм ээ. Энэ аль бүх чанартай байдлыг харж одоо атсан үүрэг үндсэн үүргийг л одоо шилд сонгож өөрөө биевэл авдаг. За энэ авсан энэ хусаа бол яг байгалийнхаа жамаар сүүдэр газар хатаадаг. Энэ хатаасан хусаа бол одоо тэгээд имэйл хийхэд үл бэлдэн гэж одоо шулж одоо жишээлбэл энэ 10 жил хатчихсан модод надад байна. Одоо жил сар хатааж байгаа мод байна. Энэ хоёрын ялгаа бол маш их хол зөрүүтэй л дээ. Одоо би энэ хусан бүрэг ингээд атсаа бэлтчихсэн байгаа. Энэ бол одоо нойтон одоо нэг сар гараа хатж байгаа мод. Энэ. За тэгэнгუут одоо миний энэ болохоор 8-9 жил хатж байгаа юм мод одоо энэ. Тийм ээ. Энэ одоо модоор хийсэн имэйл бол одоо насны имэйл хэдэн үеэрээ хэрглэж одоо эдлэх юм сайхан түүхийд болдог. За тэгээд модоо ингээ бэлдээд яасны дараа бол одоо ингээд энэ имэйл хийдэг урчуудаараа бол одоо ингэж наалгаад за тэгээд өөрөө нарийн заслыг хийж одоо жишээлбэл энэ дээр хээ тавих ингээд тэгээ хээ тавьсан мод маань одоо ингээд майжин тавина одоо ингээд тэгээд одоо ингээд хэрэглээ бэлтгэхэд бол одоо хийхэд бол одоо бэлэн болоод ирдэг. Тэгээ энэ мод хийхэд бол одоо энэ ийм шантгийг сайн хийж өгөх хэрэгтэй. Энэ бол бүх болно. Ингэж олон жил хатсан мод бол одоо хэр барагтай үл чийг авахгүй одоо бат өх болдог. Тэгээ имэйл чинь одоо дотроо бол олон төрөл байна. Хийцнээсээ болоод одоо том хүний имэйл байна. Тэгээд эмэгтэй имэйл, хүүхдийн имэйл гэдэг одоо их олон төрөлтэй байна. Төрөл дотроо бол одоо ингээд Даргангийн имэйл, Батнарын имэйл, Баруун аймгийн имэйл тийм ээ хүрээ хийцэн имэйл гэдэг маш олон төрөл байдаг. За энэ Монгол имэйлийн энэ хэрэглэл тоноглолын талаар жоохон танилцуулж өгье. Энэ бол одоо дотроо бол одоо
даргингийн чимэгтэй имэйл, Батнарын чимэгтэй имэйл, тэгээд хүрээ хийцэн имэйл гээд ингээд төрөлжсөн байдаг байхгүй юу. За даргингийн имэйл бол одоо голцоо цагаан мөнгийг давтаж хөөж одоо нэг л удаа хийдэг ийм сайхан гайхамшигтай юу хийц байгаа. Батнарын хийц болохоор бол одоо их завгараа хөөж гаргачаад тэгээд шавраар юу хэв авч цутгаж хийдгээр онцлогтой. Тэгээд даргингийн хийц болохоор өнөө холын харц холоос харахад бол одоо тийм нөгөө сайхан уран нэг тэр болгон харагдахгүй мөртлөө ойртод ирэх тусам уран айгүй гоё харагддаг. Тийм уран хийцтэй. Батнаруу хийц болохоор тэр цутгуураар хийдэг хийц маань голцоо холоос орон зай холдох тусмаа их гоё харагддаг. Ийм гайхамшигтай хийц. За би бол өөрийн гэсэн бас нэг энэ хийцээ нэг хийгээл тэгээд яадаг. Одоо энэ бол одоо тэр том имэйлэнд анх хийгдсэн нэг л ганцхан удаа хийгдсэн завгар. За энэ бас нэг удаа хийгдээд энэ захиалагчийн өсөлтөөр одоо 4 хүчтэндээ хийгдээд нэг удаа хийгдээд орчихсон завгар. Энэ хийц болгон хоорондоо өөр хийцтэй. Монголыг бол одоо нөгөө Америкийн нэг судлаач ирээд бүр гайхаад толгоос өсрөөд явсан гэж байгаа. Яагаад тэгэхээр наадам дээр ирсэн чинь хүн болгон одоо мөнгөн хэрэгэлтэй имэйлээ тогтчихсон, үн тэдлээ яатсан. Ямар баян энэ өв соёлтой юм бгээд ингээд бүр гайхаад явж исэн тийм хүртэр түүх байна. Аль болохоор ингээ энийг бол одоо өргөн хэрэглээ эндээ бол одоо хэрэгжилж яхад бол одоо манай бидний одоо тусаал тогтнолын баталгаа болсон ардны урлалыг л одоо хөгжүүлэхэд бол одоо айгүй том хувь нэмэр болно. За одоо имэйлийг бол одоо ингээд урт удаан олон жил ингээ хэрэглэхийн тулд яах вэ гэхээр энэ одоо бороо шороонд норгохгүй, чийг ахуулахгүй, тийм ээ? Хадгалт хамгаалт сайтай ингэж олон жил эдлэхийн тулд бол одоо бид ахчууд маань одоо ингээд маш сайн цавуугаар энэ урчууд имэйлчингүүд нь хийж өгдөг. Тэгээ бид нэр тэрэн дээр нэмээд энэ шаантаг одоо ингээд энэ юу мажин энтрийг бол маш сайн зузаан тавьж хийж өгдөг. Тийм учраас энэ бол олон жилийн настай байдаг. Хэдэн үе ч яадаг. Энэ имэйл бол модыг бол одоо маш сайн хатаадаг. Би бол одоо энийг 8-9 жил хатаагаад одоо ингээд яг өөрийнх нь байгалийн юугаар нь хатаадаг. Тийм ээ. Тэгсэн энэ хатаагдсан мод бол маш сайн маш сайн эдлгээтэй болдог. За энэ Монгол имэйлийг бас одоо ингээд тийм ээ зүгээр дан өнгөөр бодох байна тийм ээ. Тэгээд энэ будсан өнгө тавьсан дээрээ одоо энэ хээгаа тавина, силвер хийн, мөнгөн чимэг хийн энэ бол олон төрөл байгаа. Тийм учраас миний энэ бол одоо ингээд энэ хээгаага энэ дээрээ буулгаад энэ хээгаага хийсний дараа мажин тавина. Мажин бол одоо энэ тавьсан энэ өнгөө бол одоо хамгаалж ус чигнээс хамгаална. Тэгээд нэгдүгээр хоёрдугаарт бас энэний чимэг болж маш гоё тийм өнгөтэй мебель шиг болдог. Одоо энэ тэр мажин бол одоо хэдэн үеэрээ яасан ч гэсэн арилдгүй эндээ шингэж идэг ийм гайхамшигтай юм байгаа. Бид өв уламжлалаа эргээгээд сэргээж байна. Магадгүй хэсэгхэн хугацаанд ийм алдагдуулах, бусад гадны улс орны соёлд одоо хошуурах тохиолдлууд байлаа л да. Тэгээд морио сайхан эдлэгээнд оруулж байна. За Монгол имэйлээ тогтж байна. Үндэсний хувцаараа гоёж байна. Тэгээд имэйлийн тухайд одоо эдлэл хэрэглэлийг хүмүүс залуучууд маань хэр сайн мэдэж байна. За хөдөөний залуучууд бол одоо ганц хөдөөний залуучуудын одоо хэрэгэлдэг тийм ээ. Одоо баяр ёслороо тохож гангардаг энэ гоёлын имэйл бол одоо сүүлийн үед л маш их хэрэгэлдэг болсон.
нэг хэсэг бол бас залуу энэ миний бас сэтгэлийг зовоож ирсэн юм бол бас манай залуучууд л да энэ мотоцикл руу айгүй их ошуурдаг байсан. Одоо эннээсээ бас хүний хэрэгцээ ч гэсэн морио унаад наадмаараа гоёлынхоо имэйлийг тохоод эхнэрээ дагуулад тэгээд сайхан морины тэмцээнд орно гэдэг бол одоо бидний өв соёлоо ард түмэндээ сурчилж байгаа нэг том асуудал. Би тэгээд одоо их хурд тэмцээний сайхан имэйл хазаартай юунд бол одоо 2-3 жил бол одоо ерөнхий шүүгчээр ажиллаа. Ингээ харж яхад бол залуучууд маш их энэ эдэл хэрэгэлдэг болсон байна. Тийм ээ, өв соёлоо цааш нь сайхан авч яв дэлгэрүүлдэг болсон байна. Энэ дээр бол одоо маш их хэрэлж байгаа. Энэ сайхан имэйл хазаараа хэрэглээд тийм ээ, морион унаад сайхан баяр ёслороо энэ өв соёлоо дэлхийн нийт одоо таниулаад Монгол хүн ийм сайхан эдэл хэрэгэлтэй байдığım байна гэдгийг бол одоо яг үйл хөдлөлөөрөө үзүүлэх хэрэгтэй. Сайхан ганган имэйлээ тохоод сайхан ханижлээ дагуулад өрөөхтэй имэйл хазаартай морион унуулад ингээд явна гэдэл одоо бидний тусгаар тогтнолын том баталгаа байгаамаа. Тэгээд бүгдээрээ сайхан энэ имэйл хазаараа хэрэглээд тийм ээ, ахуй соёлоо ард түмэндээ дэлхийн нийт таниулаад явахыг одоо хүсэж байна. Монголчууд эмээлийн хонхыг дээш нь харуулж тавихыг төдийлөн таалдаггүй. Хойд бүрэг дээр нь босгож тавих юм уу, доош харуулan гүлмиг дээр нь тохон эвхэж тавьдаг. Эмээл дэрлэж унтахыг цээрлэнэ. Зөрчвөл 9981 муу ёрд уннаа гэдэг. Шинэ эмээлийг моринд анх тохоход эцэг хүн юм уу, ахмад хүн эхэлж суудаг. Морио эмээлчгээд уналгүйгээр эмээлээ авахыг цээрлэнэ. Зөрчвөл унаа эзэн гүрхийг ёрлуу хэмээдэг тул заавал мордож ёс хийсний дараа эмээлээ авдаг заншилтай. Шинэ эмээл тааруулан тохох үед хонхор дүүрэн морьтой, хот дүүрэн малтай, үрээгээ хөтлөөд яваарай хэмээн ерөөдөг. Шүдлэн байдас унгалахад шинэ эмээл төхөөрдөг. Газар тавьсан эмээл зайдалдаггүй, муу ёр гэж цээрлэнэ.